Вау. Ингээд чанартай чанартай бүтээл үзэх гоё те. Ойлгомжтой л да. Зүгээр сайн зохиолчт нь яг ингээд ямар сэдв хүндж байгаа, юу үзүүлмээр байгаа, тэрийг нь найруулагч нь, зохиолч нь, production, зураглагч нь тийм ээ. Одоо энэ Ксения Середа гэж зураглагч бол ямар ч мундаг энэ Last of Us дээр нь 20 дугаар бүлэг дээр бол үнэхээр гайхуулж штэ. Тэгээд жүжигчт нь за энэ нөхцөлд яг энэ ангид өнөөдрийн ярьж байгаа анги дээр бол Bella Ramsey, Pedro Pascal хоёр бол нэр deserves a big applause гэж хэлмээр байна. Let me do this. Тэгээд яг ингээд нэг судлаат ч юм уу гүйлгээд ч юм уу ингэж ярихаас илүү зүгээр гоо мэдрэмж ярмаар санагдаж байна л да. Сайн цуврал гэж ярьж игсэн, сайн бүтээл гэж ярьж игсэн нь болохоор зохиолын хувьд яг техник хийсэн юм байгаа л да зүгээр. Гэхдээ зохиолын хувьд айгүй олон зүйлийг тэнцвэртэй ингэж хөндөх, тэнцвэртэй харуулах, өрнөлийг, балансыг нь харуулах юм шаардлагатай байгаа хгүй. Одоо эн чинь ингээд ялангуяа бинж биш одоо 7-7 хоногор шинэ гарч байгаа цувралын хувьд нэг ингээд үргэлж зохиолын нэг хэсэг нэг анги тийм үү. Гэхдээ тэр анги өөрөө бие даасан эхлэл өрнөл төгсгөлтэй байх хэвээр. Юуны ч тухай өгүүлж исэн. Ямар ч төрөл байсан гэсэн. Акшн, драма, одоо энэ ангийн нэлээ одоо том хэсэг нь флашбак ба өнгөрснийг харуулж байгаа, болоод өнгөрсөн юмыг нөхөж харуулж байгаа. Ийм ямар ч форматтай байсан гэсэн тухайн эпизодын зохиол өөрөө нийт ерөнхий зохиол цувралынхаа өрнөлийг үргэлжлүүлэнгээ эхлэл өрнөл төгсгөлтэй байх хэрэгтэй. Ер нь тим төрлийн цуврал бол яг Мандалорны энэ төр жоохон өөр л дээ, тус-тусдаа 7 хоногор өөр явдаг. Тусдаа үйл явдал явдаг. Тэнгүүт энэ дээр бол айгүй олон юм гаргаж чадчихээн тий. Тэнгүүт өмнөх бидний эпизод одоо жишээ нь өмнөх ангийн төгсгөлд I know гэдээ дуусж байгаа тий. Эли мэднэ тий ингээд яг Joel юу хийсийг мэднэ. Тэнгүүт тэр бол айгүй том point байсан шүү дээ. Хүмүүс айгүй ярьж Эли яаж мэдсэн бах вэ? Хизээ мэдсэн бах вэ? Би бол одоо жишээ нэг дотроо ингээд бодож исэн тэр үедээ анх удаага ингээд гадагшаага мэдж гин гэдгээ гаргаж байгаа болов гэж таамагласан тийм үү. Гэхдээ тэнгүүт яг шууд утгаараа мэдсэн байсан болж таарж байгаа. Гэхдээ Норад би мэдж гинэ гэж хэлж байгаа нь анх удаага өөр хүнд гаргаж хэлж байгаа мөч нь байгаа хгүй тэрийг. Joel юу хийсэн, өөрийнх нь төлөө юу хийсэн. Тэгээ өөрийгөө тэрийг одоо өмөрнө гэж хэлэх нь яг зөв үгүй юу. Гэхдээ тайлбарлсан тайлбар нь тийм ээ. Чамайг чи өгчих байсан штэ. Надад дахиад ийм боломж олдоод ингэсэн ч би дахиад ингэх байсан гэд ингээд тэгж. Тэгээд тэнцээ ингээд эцэст нь гэхдээ би ингээд чамайг алдаад гол одоо тий price to pay буюу одоо золиос гэхээр одоо биш би нөгөө юмын одоо юу гэдэг юм бэ? Карма гэхэр буруу болох гэдэг. Price to pay, I'm paying the price гэдэг утгаар юм чи одоо юу гэж тайлбарлах юм? Хийсэн юмныхаа хариуг одоо хүртэж ёстойгоо хүртэж гэсэн утгаар гэх юм уу та. Тэгээ тэр нь миний хүртэж байгаа гэдэг нь Эли одоо надаас хөндөрж байгаа. Чи надаас хөндөрөөд ингэхэнд байна гэд хэлж байгаа. Тэр бүх ингээд юмыг мэдэрсэн тим Эли байгаа хгүй юу? Нора дээр ирж байгаа Эли. Тэгэхээр хиний хувьд бол Элигийн хувьд одоо энэ саяны энэ эпизод дээр ингээ айгүй олон юм гарлаа тий. Тэнгүүт ялангуяа тэр 19 насныхан төсөөдөр юу басна гарч байгаа айгүй том point нь тий. Энэ цуврал дээр тоглоом дээр байдаг гоё нэмсэн өөрчлөсөн зүйл бол одоо Гейлхийн хоёрын Южин хоёрын харилцаа тэр хоёрын зохиолтой холбогдож байгаа. Тэгээд эхний эпизод дээр хада баг эхний эпизод дээр санагдчихээн Гейл тэр хоёр ингээл нөгөө ярддаг хэсэг тий. Joel-ийн тэгээд нүүрлэн бүр яг буудаад алсан гэд ярддаг штэ. Тэгээ дунд нэг юм хоорондын асуудал байгаа гэдэг. Ер нь Гейл бол Joel-тай тэгэж яриад суух, сэтгэл зүйч хийх яг үнэндээ тийм тухтай бол биш байгаа гэдэг. Тэгээ тэрнийхээ ач холбогдол энэ гарч байгаа юм л та. Тэгээ энэ дээр дахиад Joel-ийн шийдвэр гаргаж байгаа, юуны төлөө ямар шийдвэр гаргаж байгаа гэдэг зүйлийг ер нь энэ цувралын турш ихний бүлэг, за тэгээ тодорхой хэмжээнд 2 дугаар бүлэг ерөөсөө л байнгын л бид нарт ингэж жинэлж харуулж байгаа. Одоо энэ дээр ингээд тэгж байгаа байхгүй юу? Hero complex те. Craig Mazin зохиолч бас тэгж байгаа. Тэрний талаар ярьж байгаа. Хүүхэд байхдаа ингээд аав нь
гиснээс аауд нь Tony Dalton, the great Tony Dalton те Better Call Saul үзсэн хүмүүс бол мэдэх бах. Би бол тэгтээ дөнгөж ихний сезон үзээ явж байгаа. Цаашаа мундаг болтой гэсэн гэхдээ өөр Marvel-ийн фэнүүд гэх юм бол бас Hawkeye тэгээд сая суулгасан Daredevil дээр бас Jack Ducan гэж санаж тийм дэр тоглосон баг мундаг жүжигч юм. Одоо энэ Neil Druckmann-ы найруулж байгаа юуны Naughty Dog студийн шин одоо Intergalactic гэдэг нэг тоглоом баг шүү дээ. Game Awards дээр зарласан. Бас энэ Tati Gabriel гэдэг Nora тоглож байгаа шин гол дүрэн тоглож байгаа. Тэр тоглоомд дүр бүтээж байгаа юм байна лээ. Тийм. Тэгээд хин Tony Dalton Javier Miller гэдэг аавынхаа дүрд орж ирж байгаа. Тэгээд тэрэн дээр ингээд гэр бүлийн хүчирхийлцгүй гэр бүлд хүчирхийлэл гэдэг зүйл ямар дуустдаггүй цикл юм бэ. За тэрийг бодохгүй яар. Тэгээд тэрнээс тэнцээ зүгээр нөгөө одоо комплекс гэдэг юу ярьж исэн бэ гэхээр ингээд дүүгээ хамгаалах гэдэг нэг юм байна. Томиг хамгаалах. Тэгээд тэнцээ өөрөө оронд нь зодуулна гэж мэдээд Томид бол та хүрхгүй шүү гэд өөрөө оронд нь зодуулна гэдэг юм өтэй нэг юм одоо дүүгээ хамгаалж байгаа байхгүй юу те өөр нь. Аав нь бол тэрэн дээр ингээд оронд нь гişэл өөр юм хилээд те ингээд айгүй emotional scene явсан тэрийг бодохгүй ярина. Тэр тэнчэнээс ингээд гарсан Craig Mason өөрөө ч гэсэн энэ эпизодыг хийх талаар ярьж байсан юм дээр онцсон зүйл нь юу гэхээр нэг юм hero complex байгаад байгаа байхгүй. Hero гэдэг нь savior complex гэх юм уу? Hero баатар гэхээс аврагч те. Тэгээ тэр нь ер нь бол ингээд анханасаа одоо Томитой ер нь тийм байсаар ирсэн. Томи ч ер нь залуудаа одоо тэр нөгөө ертөнц бүх юм нураад сүрчгээс өмнө бол бас асуудалд айгүй их ордог хүүхэд тийнейжер залуу хүн байсан те. Тэгэл одоо Joel айгүй их аврах асуудлаас гаргах юм шаардлага зөндөө гардаг байсан. За тэгээд Sarah юм босны дараагаар тэгээд тэнцээ Томитой зөндөө явж байгаа дараа нь ингээл өөрийгөө нэлээд тусгаарсан. За мэдээсээ Эли гарч ирж байгаа. Эли дээр хамгийн том тэр одоо зан характер гэх юм уу одоо тэр savior complex нь гарч байгаа үйлдэл нь бол мэдээж тэр нөгөө сүлд Элиг хамгаалж байгаа. Элиг өөрийнхөө хувьд хамгаалж байгаа үйлдэл нь байгаа. Тэгээд тэрийг нь Эли маш амиа бодсон үйлдэлээ гэдгийг хэлж байгаа шүү дээ тийм. Тэр байгаа. Тэгэнгүүтээ нөгөө Eugene дээр би холбож яриагаа одоо ихлүүсээ яриагаа дуусгаад Eugene дээр бол яг тэр нэг тийм savior complex байгаад байгаа байхгүй тийм ч ингээд Eugene-ийг их нэртэй нь уулзуулах уу эсвэл тэр Jackson-ы аюулгүй байдлыг бодгуул гэдэг юм байгаа байхгүй тий. Түүнээс шууг нь бол одоо жоохон хүн хандах юм бол тэнцээ ууг нь одоо 2 морьтой явж байгаа Эли тэр хоёр тий. Өөр ойр орчинд аюул бол гайгүй яг хувирсан хүмүүс байгаадаг ойлголтууд авчихсан. Гэхдээ юу гэдэг юм тэр хоёр морьтой явж байхад бол нэг тийм амар аюул байхаар бол жоохон баг гэж ойлголт өгөхөөр сцен байсан тийм үү. Тэгэнгүүт мань хүн тэнцээ юу гэдэг Eugene-ийг өстө жинхэнэ хамаг гар хөл амын хүлээд морин дээр ингээ уяад урдаа авд юм ардаа байд юм уу яваад тэгээ Эли хин хоёр нөгөө морин дээрээ суугаад ингээ яваад уулзуулахад болох байсан уу? Болох л байсан байгаа тий. Эли хүртэл ингээ гарын бариулж байгаа шалгаж байгаа. Гэтэ тэрэн дээр мань хүнтэй ингээд жинлж байгаа байхгүй те ингээд Eugene-ийг их нэртэй нуулзуулах эсвэл Jackson-ыг хамгаалах гэдэг нь те Jackson-ыг хамгаалахыг сонгож байгаа. Тэгээ тэр нь худлаа яриад ч хамаагүй хамгаалт protect at all costs те ямар нэг байдлаар яаж иж байгаа ч хамаагүй хамгаалт гэдэг ийм үйлдэл байгаа байхгүй те тэр нь Элид ер нь бол анзааруулчихж байгаа юм л да. Тэр өөрөө нэгдүгürt амар том сэдв. Joel гэдэг дүр өөрөө хинбэ? Хүүхд байхасаа юу туулсан бэ? Аав нь юу туулсан бэ? Тэрнээс хүүхдүүдтэй юу туулсан? За тэрнээс манай хоёр өөрсдөө юу туулсан? Яа одоогийн байгаа бидний мэдж байгаа Joel хин хоёрыг, Tommy хоёрыг ямар туулсан зүйл, ямар амьдрал, ямар характер, ямар зүйл босгосон, бүрдүүлсэн бэ гэдгийг л харуулж байгаа. Тэгээ траума гэдэг зүйл өөрөө хүнээс тийм амархан салждаг зүйл биш. Хүний ингээд нэг ингээд цусныхаа нэг хэсэг болчдөг юм байгаа тий. Тэрийг бол энэ ч бас айгүй гоё харуулж байгаа юм л та. Тэгээд энэ ч Эли болохоор энэ ч анзаарч байгаа өмнө нь угаасаа л эргэлзээд идэг гэсэн эпизодороос ярьсан шүү дээ. Ингээд дотроо мэдчихсэн байгаа эргэлзэж байгаа юм байгаа. Асуух гадсэн. Гэхдээ тэр яг ингээд Firefly ингээд нөгөө явж байхад нэг зогсоод Joel ингээд явсан чи хар зогсож байгаа явдаг шүү дээ Эли тэгээ. Тэр нэг флашбакуудын нэгэн нэрэндээ тэр нь бол ингээд нөгөө гэрэлд цохнууд үйж идэг Firefly. Тэгээ тэрэн дээр бас бодогдож байгаа гэсэн үг. Тэгээд дараа нь юун дээр тэр нөгөө нэг I promise гэдэг шүү дээ тий. Хэнийг Eugene-ийг одоо алахгүй л гэсэн утгаар хэлж байгаа шүү дээ тий. Боломж олгоно гэсэн утгаар. Тэгээд тэгсэн чинь ингээ алдсан байж идэг. Тэгээ яг тэр I promise гэж хэлсэн царай нь season 1-ийн төгсөлд I swear гэж хэлсэн. Хуйлаа л би амлаж гин би тангаргалж гин гэсэн одоо нэг утгатай хоёр өөр үг л байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг нь шууд санагдуулж байгаа. Тэгээ яг тийм байдалтайгаар тэгж худлаа ярьсан. Тэгээд
Яг тэр мөчид Южинийг асныг хараад нэгдүгээр Южинийг асанд аваад гэхдээ тэрнээс илүүгээр яг тэр цаг мөчид Эли ухаарч байгаа. Тэр бүхэн худлаа байсан байна. Яг нарийн деталийг мэдгүй ч гэсэн худлаа байсан байна гэдэг. Тэр нөө Fireflies юу болсон, Salt Lake City юу болсон, Season 1-ийн төгсгөлд юу болсон гэдэг. Яг тэр мөчид ухаарч байгаа. Тийм учраас гээл дээр ирэхэд тэр хин Joel худлаа ярьж байгаа шүү дээ. Ингээд ийм болсон шүү дээ, зөрөгтэй байсан, уулзъя гэсэн боловч хүслээсэн боловч аюулгүй байхыг хүссэн гээл те. Тэнгүүт тэрийг ингээ үннийг хэлж байгаа Эли. Тэрний үннийг хэлж байгаа амар том шалтгаан нь юу юм бэ гэхээр зөвхөн ингээл гэлд үннийг мэдрүүлэхээс гадна мэдээж тэр чухал байсан. Гэхдээ тэрнээсээ илүү хэнийг нэг юм шийтгэх юм байгаа байхгүй юу? Жуулэг те худлаа ярьсныхын төлөө амлчаа тангараг өргөчөөд гарсан амлалтаа тэгж том зөрчсөний төлөө тэгээд зөвхөн энэ удаад биш өмнөхтэй. Тэгээд you swore гэдэг жаа. Тэр бол Neil Druckmann найруулагч ярьж байлаа. Айгу чухал үгийн сонголтоо гэдэг те. Ягаад тэгэхээр сая ингээд Эли тэр нөгөө нэг гэлтэй ингээд зогсож байгаа Жуулиг ярьж зогсож байгаа you swore гэж хэлдэг те. You promised биш you swore гэдэг. Тэгэхэд өмнөхдөр бол яг ач холбогдлын юу гэхээр season 1-ийн төгсгөл дээр тэр Firefly нэтрэдэ болсон бүх юм яг Жуулын хэлснээр босноо гэдгийг амлаач гэж одоо хэлгээд do you swear гэдгээд I swear гэж хэлдэг. Саяных дээр болохоор Южинийг нөгөө бити алаарай гэсэн утгаар ингээ харахад мань хүн I promise гэж. Тэр өөрөлд би сая ингээ you swore гэдэг жан та амлсан штэ гэдэг жага. Тэр нь яг нэгдүгээр саяны утгаар хэлж байгаа одоо Южинтэй холбоотой. Гэхдээ тэрнээсээ илүү томор буюу нөгөө нэг season 1-ийн төгсгөлийг хэлж байгаа. За энтэй ингээд нүр тулж байгаа. За тэгээд мань хүн бол яг энэ бүхнийг ингээ бодоод хамгийн сүүлд тэр орой байшингийнхаа гадаа юм яриа зогссон, үнэнтэй нүур тулсан. Тэгтээ би ингээд уучлж чадна гэж бодохгүй байна. Гэхдээ би ядаж ордож үзмээр байна гэж байгаа нь энэ эпизодын бас л амар том хэсэг байсан. Тэр эпизод дээр энэ хоёр жүжигчин тэр хэсэг дээр ер нь л яг энэ зурвал дээр мундаг байгаа. Гэхдээ яг энэ юун дээр бол тэр хэсэг дээр бол Pedro Pascal Bella Ramsey ямар мундаг драматик жүжигчд вэ? Тэгээ дээрэс нь дүрдээ ямар мундаг орчихсон юм бэ? Дүрээ ямар сайн мэдэрчгсэн юм бэ? Зохиол ямар сайн юм бэ? Найруулагч маань Neil Druckmann 2 дахь удаага найруулагчаар Last of Us дээр яг одоо зураг дээрээ ажилласан ямар мундаг найруулсан юм бэ? Зураглаач Xenia Sereda гэж энэ зураглаач ямар мундаг юм бэ? Simon Smith гэж энэ эвлүүлэгч ямар мундаг юм бэ? Өнгө нь ямар гоё юм бэ? Уран бүтээлчид энэ цувралд орж байгаа уран бүтээлч ямар их сэтгэл авьяас хөдөлмөрөө шингээсэн бэ гэдэг нь тэр сцен дээр бүр ингээд бүтэн мэддэг жоох. Нэг сцен гоё байдаг шин дангаараа одоо юу гэдэг ингээд тастаад те бүх юмнаас нь тастаад харахад ч гоё байж болно. Гэхдээ өмнөх бүх build up буюу бүтээл өмнөх тэр мөчийг хүртэл явсан бүх зохиол, бүх өрнөл, бүх туусан зүйл бидний үзсэн цаг мөч зарцуулсан сэтгэлтэй үзээд ингээд төрж байгаа сэтгэл хөдлөл. Тэр бүхний бас одоо нийлбэр үр дүн бас тэр сцен дээр явж байгаа сэтгэл гарч байгаа байхгүй юу? Энэ хүмүүсийн хөдөлмөрийн ч гэсэн тодорхой хэмжээнд тийм. Тодорхой хэмжээнд ч байх ойлгомжтой. Тэгээ тэр хэсэг бол одоогийн байдлаар энэ цувралын хамгийн мундаг мартагдахааргүй супер гайхалтай мундаг хийцтэй мундаг жүжигсэн сэтгэл хөдлөсөн хүнд хайрын санагдсан хайрламар мөн хайрын ягаад гэвэл мэдээж өмнөх эпизод дээр юу болсон энэ чи эргээд харж байгаа учраас тийм ээ ийм одоо сцен бол байлаа. Энэ анги ер нь the price төгсөлд нь хэлдэг шүү дээ. The price I'm paying is you getting away from me те. Өөрөөр хэлбэл тэгэл яг тэрийг түрүүнд тайлбарлсан те ер нь бол одоо ээлийг алдж байгаа нь л миний одоо үлийн үрн юм уу да гэж байгаа нэг юм утгатай. Тэгээ энэ ангийн нэрийг бол баг үлийн үргээ нэрлэлчиж болохоор юм болж юм л та те. Үнцэн гэхээсээ илүү. Тийм яа дон гойсод байсан зүгээр яг энэ эпизодын гол нэгдүгээрт ярмаар юм байсан тэр хоёрдугаар түрүү нөгөө нэг ярина гэдээсэн Хавьер Миллерийн дүр за тэгээ мэдээж Joel Tommy гэр бүл гэдгээс гадна зүгээр л орчны хүчирхийлэл тэгээд трама ямар ч трама гэж болно тэр нь одоо зөвхөн ийм төрлийн хүчирхийлэл байх албагүй ер нь зүгээр ингээд трама гэдэг зүйл хүчирхийлэл гэдэг зүйл нэг генерашнаас салцдаггүй. Гэхдээ энэ эпизодоор бас гарч байгаа айгүй сэтгэл хөдлөж байгаа нэг гоё юм юу вэ гэж жишээ нь аав нь хэлдэг шүү дээ. Ингээд мань хүнийг ингээд Joel-ыг зодуулна, Joel өөрөө зодуулна гэж бодоод байж хат аав нь хөрчнөөсөө би авчиж том хүүдээ одоо те би ингээд үгэнгүүтээ манай аав бол бүр амар байсан те бүр ингээд амар зодддаг байсан те бүр ингээд үхсэн гэж миний имиж хүртэл бодохоор би тэгж хэлсэн санагдаад. Гэхдээ ер нь утганы хувьд тийм байсан. Ийм байсан. Тэгээ би та хоёрыг зогсож исэн те.
Тэгж биш ээ. Би бүр ингээд тэгж ухаан мэдрэлгүй юм шиг биш. Тэг өөрийгөө зөвтгөж байгаа байхгүй юу? Дотроо. Яг зоддуулсан хүүхдүүдийнхаа өмнөөс зөвтгөж байгаа гэхээс илүү өөртөө зөвтгөж байгаа. Юу гэж зөвтгөж юм гэхээр би аав шиг биш шүү. Би аав шиг биш шүү. Би аав шиг биш шүү гэж байгаа байхгүй. Тэгээ тэрийг хэлж байгаа шүү дээ. Би ингээд би ааваасаа арай жоохон гайгүйсэн гэж найдаж байна. гэж бодож байна. Тэгээ чи хизээ нэгэн цагт хүүхдтэй болохоор надаас арай жоохон сайн байгаарэ. Ёо тэр хэсэг ямар амар ихийг өгүүлж, ихийг мэдрүүлж магадгүй тэр хэсгийг мэдрээгүй тэр хэсгийг одоо зөвхөн заавал хүчрхийл гэдэг утгаас өөр трама гэдэг утгаар эсвэл гэр бүлийн харилцаа гэдэг утгаар трама гэдэг үг зарим нь одоо тэр левел төрөхгүй байж болно. Гэхдээ харилцааны асуудал эсвэл хортой харилцаа гэдэг ч юм уу эсвэл гэр бүлийн ямар нэг харилцааны дутагдал тийм ээ. Тиймэрхүү зүйлээр дамжуулж тэр сценээс мэдэрсэн хүмүүс маш олон байгаах гэж бодож байна. Зөвхөн гэр бүлийн хүчрхийл гэдгээс гадна. Зөвхөн заавал том зүйлийн травмач биш, жижиг зүйлийн травмач. Тэгээ тэр нь хэсэг тэгэж бүр амар хүнд тусаагүй бол баг илүү гоё. Тийм магадгүй тэгэж хүнд зүйл туулаагүй ч юм уу тийм зүйлийг бас одоо юу гэдэг мэдрээгүй байх боломжтой гэсэн үг тийм хүмүүс. Тийм бол баг илүү хатаарх чинь. Сайн муу илүү дутуу гэсэн үг шүү зүгээр. Тийм гэхдээ тэр хэсэг бол үнэхээр тийм байсан. Тэгээд дараа нь төгсгөлд нь нөгөө л нэг балкон дээр нэг порч гэдэг шүү дээ. Манайхаар одоо юу юм те. Амбарч арай биш юм да те. Давцсан амбар балкон 3 инээлүүлсэн юм уу? Тэгээ тэн дээр ярьдаг штэ. Яагаад ингэсэн юм бэ? Миний эрхийг, миний хэн байхыг, миний нөлөөтэй байхыг, миний үүрэг ролыг надаас сулгаалцсан байж тээ гэд Эли ууралж хахад би хайртай учраас чи хизээч ойлгохгүй, магадгүй хизээч ойлгохгүй те. Одоо учир шалтгаанаар хэмжээгээр хэм маягаар би чамд хэм маягаар энэ гэж ахч тэнийг сонсгож. Гэхдээ би чамтай тийм ингээд яваарал хайртай. Хэрвээ хизээ нэгэ цагч хүүхдтэй болвол надаас арай жоох илүү байгаарай гэл. Йоо. Тэр энэ ангийн нөгөө би ихэнд дурдж исэн тусдаа би дасан маш мундаг зохиолоо гэдгийг харуулж. Эхлэл дээр тэр сэдвэр ингэж хөндүүлж гаргаж тэн ингэж тавьсан тэр сурал дээр бол байдаггүй зүйл, тоглоом дээр байдаггүй зүйлийг сурал дээр оруулж ирж хүүхэд насыг нь харуулж байгаа. Тэгээ тэр нь бүтэн цикл яваад эпизодын төгсгөлд тэр нь нөгөө зэг дээр дахиад ирж байгаа байхгүй. Энэ бол бас л мундаг зохиол байгаа юм л да энэ эпизод. Ямар амар анги байгаад гэхдээ. Дахиж үзэж амжаагүй л байна л да. Болдог бол дахиж үзмээр байна. Гэхдээ яа болдог болж яхаа үзнэ. Тэгээд яг хоо хэний дундуур нь бас үйл явдал гэх юм бол энэ эпизодыг бас найруулга өрнөлтөөр бас гоё юмнууд байгаа юм л да. 15 6 мургаагийнхан төрсөн өдрөөс хойш ингээл юмнууд явж 15 6 тийм 14 5 6 ч лөө. Тэгээд тэрэн дээр яг хоо ганц нэг хоёр юмнууд гарч байгаа юмнууд юу вэ гэдэг тэгэнгүүт Jackson Disney-ха дараахан гараа төлсөн байгаа тийм. Тэгээд тэрний гол шалтгаан юу гэхээр тэр юугаа хазууснаа нууж байгаа нуухыг хүсэж байгаа гэдгийг л ойлгож байгаа тийм. Яагаад төлцсөн бэ гэдгийг ойлгож байна гэд Joel тэгж байгаа. Тэр амар гоё байсан. Тэгээд нөгөө Eli гэвчсэн гитар те тэр гитар гинэ Dortmund байдаг. Тэгээд тэр Seth нөгөө бартери систем ч амар том юм байгаа шүү дээ энэ ертөнцтэй. Тэгээд Seth одоо юугаар Лего олсон легогоор 8-aalцч торт хийлгэж байгаа. Тэгээд тэр легог мэдээж олох нь хэцүү байсан байгаа. Тэгээд тэр хэсэг дээр надад нэг гоё юм бодогдсон л доо. Яг тэгж бодож хийс үгүйг мэдгүй зүгээр надад бодогдсон юм юу гэхээр нөгөө сет тэгдэг штэ. Би тэр байшингууртаас эхлээ хаанаас осоо гэж тийм газраас гэдгсэн чинь. Гэхдээ би тэр байшингууртаар ч явсан штэ. Олоогүй штгсэн чинь. Би чи смаглер штэ гэд тэ. Тэрэндээ зүгээр надад бодогж ирсэн нөгөө видео тоглоомны одоо плеер гэдэг утгаар бодогдохгүй. Одоо бид нар ингээл хэдүүлээ стрим дээр ингээд Last of Us тоглоод явж хахад болон тохоо олгоныг нь лут хийх нөө хэрэгтэй юм байна уу? Хэрэгэлчих юм байна уу гэж хайгаал ухаал явдаг штэ. Тэгээд тоглоом нөгөө гейм плеер хүн чинь болон тохоо олгоныг хайдаг болохоор сетээс илүү байгаа гэдэг утгаар нөгөө main player дүр гэдэг. Тиймэрхүү юм бодогдсон тэр зүгээр инээдтэйс. Тийм тэгээд 16 насныхан төрсөн өдрийн тэр бүтэн одоо хэсэг тийм ээ ганц сцен биш. Тэр бол үнэхээр хайр өрмөр гоёсан. Тэр нөө динозавр үзүүлдэг, тэр динозавр дээр гардаг, тэр нөө зураг авалтын үе дээр хин зураглаач Ксения Середа тэгээд найруулагч Нил Дракман 2 тэр нөгөө юун дээр динозавр дээр гарч мараад ингээд тоглож байна. Бас ингэсэн ингээд ярьжсэн. Тэр хэсгийн сетээ сайн хийх бас сонирхолтой байсныг ярьжсэн. Тэгээд
Apollo 15-ын одоо яг бодит одоо нисээд ирсэн юм сансрын хөлөг байгаа тий. Тэр хөлөг дотор ороод 71 оны 8 сарын 2-нд юун дээр сарн дээр бууж исэн одоо энэ Apollo яг буусан юм бол биш үү сансрыг мэдээж тарьж буцаа тий. Тэр модуль дээр нь модульд нь суугаад Apollo 11-ийн хөөрж байгаа одоо хөөрсөн цаг мөчийн аудио бичлэгийг одоо сонсгоод ингээд яаж байгаа. Тэр хэсэг үнэхээр гоё байсан. Тэр хэсэг бүр үнэхээр гоё байсан. Ер нь энэ ангийн маш олон жүжигчд яг би түрүүн драматик хэсгийг ярьсан. Гэхдээ энэ хоёрын харилцаа, chemistry өмнөх ревю дээр бас chemistry гэдгийг ярьжсэн те. Хоорондынх нь авцалдаа, хоорондынх нь ойлголцол ямар мундаг юм бэ гэдгийг харуулаа. Дөрүүдийн хувьд ч тэр жүжигчдийн хувьд ч тэр мэдээж яг жүжигч тийм болохоор тэгж байгаа л та тий. Тэгээд энэ хоёр жүжигчин маань зөвхөн драма гэлтгүй би түрүүн драмагийн дурдсан мэдээж акшн тал дээр нь ярьж ирсэн. Гэхдээ яг ингээд тэр нөгөө нэг chemistry гэдэг тал дээр талаахаа хүрээнд энэ хоёрын тэр ингээд юм аав охин хоёрын харилцаа нөгөөдг нь яг ингээд хүүхэд байгаа хгүй тий тийнейжер том тийнейжер болцсон ч гэсэн хүүхэдтэй нөгөөдг нь ч гэсэн хүүхдээ баярлуулах хүүхдээ л аз жаргалтай байлгахыг харах нь бол одоо энэ эцэг хүний хувьд бол Жолийн хувьд хамгийн том одоо аз жаргал нь байгаа хгүй. Тэгээ тэрийг тэр нөгөө нэг 15 6-аад насныхын төрсөн өдрийн үеэр бол маш гоё харуулж чадсан. Тэр бүр үнэхээр хайр хүрмээр тийм гоё бол байсан. 17 насныхын төрсөн өдөр дээр яг хин Кат гээд Аристо охинтой тэр хоёр ингээд үүсдэж жагаад бас одоо татны харилцаанд байж хат ингээ олж байгаа. Тэнгүүтээ тэнцээ Иесусийн нийттэй байсан нөгөө юу гэдэг тийм бүх тийнейжер shit нэг дор гэдэг нэг өөс татж байгаа билгийн харилцаанд мэдээж орж байгаа татны харилцаа тэнгүүтээ юм уу яаж байгаа шивэс мэвэс хийлгэж байгаа те. Тэгээ ядж хахад мэдээж тэнцээ охиноо яг өмнө нь бол нөгөө өмнөх 16 насны төрсөдөр ярьдаг шүү дээ. Джессик хальт дурдсан чи Джессиг яаж харж байгаа чи би харсан нөгөө чамд нөгөө нэг одоо том хүний ингээд нөгөө юм уу ярьж өгөх гэсэн нөгөөдг нь ингээд өөрөө бодож байгаа шиг амар анзаардаг бол биш ягаад гэвэл угаасаа хин чин ээлж хийжлүүстэй байж байгаа шүү дээ. Тэгээд гээ хүн байж тэгээ Жол болохоор амар Джесси юу байна мэ гэж бодсон. Тэр мангар инээтэй 17-тад нь болохоор мэдээж тэр чинь бас ингээд том панч болж байгаа байхгүй мань өдрийн мэдрээгүй байгаа байхгүй юу те. Энэ Жол яв. Тэгээ тэр хэсэг мэсэг гоё. Тэнгүүтээ тэр нөгөө нэг евро гараж руу нөх том ихлэн бас тэр болж байгаа. Тусдаа орон завгүй гэдэг нь тэр болж байгаа. Тэгээ тэр нөгөө нэг юу шивэс хийлгсэнтэй моth гэдэг Молтны шивэс хийлгсэн тэр молт чи өгдөг л цагаан ирвэхэл гэдэг юм байна л да. Дэнгийн ирвэхэ цагаан ирвэхэ. Дэнгийн ирвэхэний одоо шивэс хийлгсэндээ тэрийг гэлээс асуудаг шүү дээ. Тэр их бас чухал. Нэгдүгээр гэлээс тэрийг асууж байгаа утгыг ойлгож эхэлж байгаа. Ойлгож байх үзэгчд илүү ойлгож байгаа. Нөгөөдг нь юу юм бэхээр гээл тэр хоёрын харилцаа шал өргөж. Одоо season 1 энэ эпизод 1-ийн гээл тэр хоёрын шууд ингээ уулзж байгаа. Тэгээд энэ эпизод дээр яг тэр дундуур нь 16 насныхаа төрсөн 17 насныхаа төрсөдрийн дараахан гэлд уулзсан шал өөр байхгүй харилцаа нь хамаагүй зөөлөн хөнгөн те яг хав гээл дуртай бол биш байгаа л да тэр чинь амгалан 50 кофе гоо сууж хат ядаргаатай юм те хүн болгон ирж юм асуугаад хахаар гэхдээ л харилцаа нь өөр байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр энэ нэг ирвэхэ юг бэлэгдээ ирвэхэ ч одоо ингээд нөгөө агуултаа болоод дахиж төрөх шинжилэлтэй ингээд өөрчлөлтийг бэлэгддэг үстэй нэ тэрэгэл зүүд мод судалдаггүй гэл. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр ноугүй харин үхлийг илүү бэлэгддэг гэд тэг хэрвээ итгэх юм бол тэг тэр нь бол яг мэдээж тэнцээ ойлголтоо үзэгчдэд ч гэсэн жуулч гэсэн өгж байгаа юм л да тэг Эли яг юу туулаад байж болох вэ гэдэг те. Тэр хэсэг бол бас гоёсэн. Тэгээд Жуулын дүр бас айгу мундаг байгаа юм л та. Тинчээ ингээд охин тийнейжер болоод эхэлж байгаа. Сараг байхад тийнейжер насыг нь үзээгүй. Охин нь тийнейжер болох хүнд дуртай болох, дуртай юм өөр юмнуудад дуртай болох, гэр бүлээсээ бусад юмд хувь хүн болоод, орон зайтай болоод тэрэндээ анхаарал хандуулахтай. Ер нь л тийнейжер байхыг, хүүхдэн тийнейжер байхыг туулаагүй мэдээгүй үзээгүй байгаа байхгүй. Тэгэл анхудагаал тэрийг үзэж байгаа. Тэгээ эн чинь нөхөр өөрөө бас одоо юуны Техас төрж өссөн нөхөр Америкийн өмнөд хэсгийн одоо ерөнхийдөө үзэл бодол нийгмийг харах юм бол бас нилээн хуучинсаг нилээн одоо тийм шүү дээ. Ер нь бол тэр үгээрээ ч яг хэтрүүлэгтэй ч юм алдартай юм байгаа. Мэдээж тийм дандаа хэтрүүлэгтэй шигээ байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л бас ерөнхийдөө тийм үү. Тэнгүүт мань хоёр ч бас ер нь тэр талдаа мэдээж байж байгаа Томми энэ хоёрын хувьд. Тэгэнгүүт тэнцээ
охинтойгоо яаж дийл хийхээ мэдгүй байгаа хгүй те. Шууд ингээл үзэн ядаагаал эсвэл буруу гэд ингэхгүй тэрийгэ мэдж байгаа. Өмнө нь сет ингээл янз бүрийн юм ярихад өмнө нь ч дараа нь сет ингэ тэгэл тэн чи ингээд өмөрөөл урдуур нь орж байгаа. Гэхдээ яаж яага мэдгүй байгаа болохоор тэн чи ингээд айгу хэцүү ингээд дотроо ингээд хөрхө бухимдаад байгаа хгүй. Тэгснэ төгсгөл тэр бүр тэр нөгөө нэг шинэ жилийн партины дараа муудалцаа бүх юм болсны дараа гадаана гитараар сууж байгаа тэр яран дээр тэгж байгаа шүү дээ ингээд. Тэгээд Дина та хоёр ингээд одоо юу юм уу хосууд юм уу гэлтэй тэгсэн чинь нөгөөтнгүй тэгж бодохгүй Дина зүгээр ингээд барыг надаар худалч тоглож исэн сервис юм биш гэдгсэн чинь. Үгүй тийм байж болно. Гэхдээ ямар ч байсан тэх юм бол Дина азтай тэг ингээд Динад чамд байна. Динад чи байна гэдэг бол Дина бол барыг азтай тэг гэсэн утгаар юм хэлээд өнгөрч. Тэр ингээд мань хүн чинь тэнцээ ингээд бас тэрний тэр 2 жилийн хугацаанд бас процесс хийсэн байгаа байхгүй юу те. Өөрийнх мэдих зүйл биш. Яаж одоо туслах яаж эцэг нь байх яаж тэрэн дээр зөвлөгөө өгөх яаж чиглүүлэхээ мэдгүй ч гэсэн хүлээн зөвшөөрнө гэдэг ойлгохыг хичээнэ гэдэг эцсийн үр дүн тэр бол хайр хүндлэл гэдгийг ойлгоно гэдэг бол амар мундаг одоо дүр хүм байгаа юм л та жишээл яг тэр тал дээр бол тэгээд нөгөө нэг том юм бол яг тэр нөгөө нэг драматик сцен дээр яг юу болдгийг нүр тулж байгаа хэсэг те яг нүр тулж байгаа одоо хэсэг жоох яриа тэр их чухал л да яг нүр тулж байгаа. Тэгээд тэрэн дээр бүр ингээ эхлээд үгээрч хэлж чадчихгүй шүү дээ те. Яг тэнцээд ингээ рейд руу байсан юм уу гэхэд бүр ингээд нулимсэн цэлэгнээд бүр ингээд үгүй гээл те. Тэнцээ ингээд Марлин яасан ингээд ихэд гэлтэй ёо тэр хэсэг бүр тэр хэсэг бол амар байсан. Тэгээ амар мундаг байсан гэснээс тэр нөгөө нэг Apollo 11-ийн нөгөө аудиог сонсоход ингээл бүр амар баярлдаг штэ. Тэр хэсэг дээр яг Жолийн реакшныг хальт гаргаал өнгөрөхөд бүр ерөөсөө фокус зүртээ өгөөгөө гэхдээ бүр яг ингээл хажууд шаалт харцсан жил яг дээшээ хараад ингээд хальтган харагдахад яг ингээд эн чинь ингээд нулимс урсцсан байж идэг. Тэр бүр амар гоё одоо sorrow гэдэг штэ ингээд ил тод биш одоо даруухан гэхэр буруу ингээд юм эвтэйхэн чимэглэл болгож оруулсан маш гоё юм деталь болол байсан. Тийм тэгээд одоо тэр нөгөө нэг Элиг ууралдаг хэсэг мэсэг тэр жүжиглэлт тэр хэсэг үнэхээр галзуу байлоо энэ хэсэг энэ анги 2029 онд Нораг алчаад театр руу буцаж байгаа тий театртаа уулзна гэдээ ярьсан байгаа шүү дээ. Джессихийн хоёртой Нора Дина хоёртой ийм болоо. За тэгээд дараагийн анги дээр бол яг нөгөө нэг сорвтой нөхдүүд Айзек, Wolf, Джесси, Томи, Дина бүх юм ингээд олон тустай явж байгаа баахан сторилайн нийлэх бах. Нилээн том клип хангер гэж ярьдаг штэ нэг юм том юм дутуу том юм үргэлжлэхээр том юмны суйртай энэ сизон бол дуусах. Тэгээд Collider вебсайттай бол одоо юу яасан бэлээ сэтгүүл гэж хэлж болно. Collider дээр Craig Mason нэлээд урт ярилцлага өгсөн байлээ те. Тэрний зүгээр гол онцлог гэж бодсон хэсэг нь бол сизны талаар ярьсан байлээ, үргэлжлэлийн талаар. Тэгээд ер нь бол тэр нөгөө нэг асууж байгаа сэтгүүл чинь өөрөө тоглоомын бүтэн тоглолцсон учраас одоо ингээд ийм байдлаар харж байхад бол сизон 3 гэж дуусахаар бол илүү сизон 2-оос бол нэлээд илүү урт сизон болохоор харагдчих штэ. Тэр талаар юу гэж бодож байна? Одоо ямар төлөвлөгөөтэй байгаа вэ гэж асуусан чинь ер нь бол тэгжээлээ. Сизон 3 бол ер нь юунаас сизон 2-оос нэлээд уртах шаардлагатай болно. Эсвэл ер нь бол бид нар сизон 4-өөр дуусгах ерөнхийдөө баг 4-өөр сайн дуусгах юм одоо бид нар яг ингээд зөв төлөвлөлөөд сайн гүйцэтгээд хүссэндээ байж чадах юм бол ерөн сизон 4-өөр дуусгана гэсэн ярьж ийлээ шүү. Яг дууснаа гэж бол яг баттай хэлээг. Гэхдээ ер нь хүсэж байгаа зүйл нь тэр байгаа гэсэн ойлголтыг бол хэлсэн. Тэгэхээр ер нь бол энэ цуврал маань 4 бүлэгтэй байхаар болж таарж ах шиг бэ шүү. Энэ анзаараа ер нь бол 3 дугаар бүлэгийн хөгжүүлэлт бол яваад эхэлсэн байж байгаа. Гэхдээ юу бол одоохондоо яагаагүй байна. Нарийн ширийн альбан ёсоор юм бол тодорхой болоогүй. Гэхдээ хүлээлтийн одоо хувьд бол юу яаж байгаа юм бэ? За энэ жигээс харч Ванкуверт 25 оны дундуур зураг авалт нь эхэлнэ гэсэн юм ойлголт хүлээлт бол байгаа гэж байна. За тэгээд тэгэнгүүт 25 оны дундуур гэхээр одоо магадгүй энэ 6 сард ч юм уу те 6-7 сард Канадад зураг авалт нь эхэлж магадгүй юм байна л да. Гэхдээ энэ бол аль биесний мэдээлэл ш. Нөгөө Production Bulletin гэдэг Ванкуверийн Ванкувер зураг авалт авж байгаа продакшнуудын хуваар дээр гарсан юм байна. Ийм байна. Тэгээд саяны ангитай холбоотой санал сэтгэлдүүдэд нэмж яваараа бид нар шинэ анги болгоно Red Rock Castle дээр үзэж байгаа.
Үнэхээр гоё байлаа. Саний ангийн үзсэн үнэхээр супер байлаа. Red Rock Castle-аас бол гоё пицца тэгээд коктейлийн шагналууд бас тоглоомнууд дээр өгж байгаа. Сая хоёр яалагч бас бидэд тоглоом яваад шалгаруулсан. Тэр хоёр яалагч маань бол одоо зөвхөн ганцхан удаа яг зөвхөн тэр яалагчдад зориулсан юм гоё тусгай подолк болон малгайтай цамц манай жога дээр одоо юу яаж байгаа дэмжиж ажиллаж байгаа Aura гэж шинэ брэндээс бол одоо хамтарч гаргаж өгөхөр болсон Brand of the Order-аас Aura гэдээ бас гоё одоо шинэ хувцсны брэнд бас гарч ирж байгаа шүү сонирхоод үзээрэй. Хөлбөмбөг сонирхдаг хүмүүс бол бүр гоё бас одоо юу бол загвараар хийлгэж болно. Тэр ихтэй жога дээр ярьсан байгаа. Тэгээд юун дээр сүүлийн анги дээр бол одоо эрэх нэгтгэхэд 730 минутаас 26-нд 730 минутаас хүүхдийн паркын цайзын нэг давхарт Red Rock Castle ресторандад цуглаж үзцгэн сүүлийн анги бүгдээрээ гоё цуглуулад үзцгээ олуулаа. Ямар нэг такс төлбөр байхгүй та хэд мэн сайхан уух юм аваад хоолоо аваад сайхан уух юм уунга хоолоо ид ингээ үйлчлүүлээд ингээд үцтгэн хэдүүлээ дуусаад болол бас тухайн ангийнхаа хийц. За тэгээд яг дараагийн ангийн превью үздэг. Гэхдээ дараагийн анги бас сүүлийнх нь очиж превью бол үзгүй. Гэхдээ тухайн ангийнхаа хийцийн талаар ярилцсан. Ангийнхаа талаар, сизонийхаа талаар бас бүтэн базаж ярилцах учраас яриа хилцүүлэг бол их гоё болно шүү. Нэгтгэд бол тийм байна. Тэгээд эрсцгээгээрээ. За тэгээ өнөөдөр ч яг одоо энэ 5 сарын 21-ний хэсгийн 3 өдөр болгон Титмс спортс бар дээр танин мэдхүйн одоо бүх төрлийн сэдвийн хүрээнд явагддаг 6 үетэй 6 өөр форматтай үетэй тань одоо асуулт хариултын trivia jam үйл ажиллагаа тоглоом тэмцээн бол одоо яваад эхэлж байгаа шүү. Тэр талаар бас мэдээлэл аваарэ. Идэвхтэй оролцоороо Portal CGM гэж ороод шууд ширээгээ захиалах боломжтой болсон байгаа шүү. Ийм байна. Мэдээллүүдийн хувьд бол тэгээд юуны хувьд The Last of Us-ийн үзүр хилэлцүүлэг за мэдээж ревю 7 хоног болгоны ревю дээр дэмжиж хамтарч ажиллаж байгаа Red Rock Castle-ийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Albion-ны партнераар бол ажиллаж байгаа. За тэгээд дээрээс нь 3 дахь өдөр болгон Look TV, Vision, HBO багцад бол юу яаж байгаа шүү. Монгол дуу оролттой бас орж байгаа шүү. Үзцгээгээрэй гэж зөвлөе. Ийм байна. За тэгээд The Last of Us цувралын The Price гэж одоо 6 дахь 2 дугаар бүлгийн 6 дахь анги үнэхээр супер анги байлаа. Тэгээд дараагийн ангиар уулзтлаа. Баярлалаа.